Ивент тэтгэгч OVS. Сайн байцгаана уу ирэх хүмүүдэд үзэгчтэй. Та бүхнийхээ гол зүйн мэдрэмжийг баяжуулахаар Донж нэвтрүүлэг маань шинэхэн дугаараа эхлэхэд бэлэн болоод байна. Цоо шинэлүүг болон шинэхэн өөрчлөлтүүдийг үзүүлэхэд та бүхэндээ бэлэн болсон байна. За, маад бяцхан модель маань хүрэлцэн ирсэн байна. За, модельтэйгээ танилцъя. Нэрийг хин гэдэг вэ? Холон. Хэдэн настай? 8. За, бид нар яг одоо Skywing гэх OVS брэнд дээр ирсэн байна. Эрэгтэй, эмэгтэй хүүхдийн хувцсны Италийн тэргүүлэгч брэнд OVS бол 1972 онд үүсгэн байгуулагдаж өдгөө Европ, Латин Америк болон Аз тивийн 35 оронд 2000 гаруй дэлгүүртэй болон өргөцсөн Италийн брэнд юм. OVS брэнд анх үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн 1950-ад оноос хойш уналтанд ороод байсан Италийн хөвөнгийн тариалтыг сэргээж, дэлхийд дахны доктортой хүчлийн зорилтонд нийцсэн Made in Italy цуглуулгыг бий болгохыг зорьснороо онцлогтой. OVS брэндийн гарал үүсэл хөгжлийн түүхийг авч үзвэл OVS брэнд бол Италийн зах зээлд 1916 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа сүлжээ агуулгуудын нэг болох Gruppo Coin Group-ийн салбар болж 1972 онд Magazine Ovis нэртэйгээр Италийн Падова хотод үүсгэн байгуулагдсан. Тухайн цаг үедээ 1970 болон 1980-ад онд гэр ахуйн эд зүйлс, спортын бараа, тоглоом, үнэртэй ус, арьсан идэл зэрэг өргөн хүрээг хамарсан бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулж маш хурдтайгаар Итали даяар түгээн дэлгэрч чадсан брэнд юм. Үүний нууц нь Итали улсад 1931 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж исэн Станда хэмээх супермаркетуудын 167 сүлжээ дэлгүүрийг худалдаа авч OVS дэлгүүр болгосноор OVS брэнд дэлхийд даяарх амжилтын замналаа эхэлсэн байдаг. Улмаар 2006 онд Орос болон Серб улсад шин салбаруудаа нээж 2010 оны 9-р сард Итали улсын Милан хотод OVS-ийн 5 дахь дэлгүүр нэгдсэн түүхтэй. OVS брендийн нэр болон логоны тухайд OVS брендийн нэрний энэхүү 3 үсэг нь Италиар Organizzazione Vendite Speciale гэсэн 3 үгний товчлол юм. OVS брэнд 1972 оноос одоо хүртэлх 53 жилийн хугацаанд брэндийнхээ логог нийт 6 удаа өөрчилсөн түүхтэй. Хамгийн сүүлд 2014 онд одоогийн цагаан дэвсгэр дээрх шар өнгөтэй OVS хэмээх 3 үсгээс бүтсэн энэхүү логон төрсөн түүхтэй. OVS брэнд одоо нэгэнтээ дэлхийн оддын хэрэглээ болж хувирсан бөгөөд 2016 онд Францын загвар зохион бүтээгч Jean Paul Gaultier OVS брэндтэй хамтарсан өөрийн цуглуулгыг гаргаж нүүр царайгаар нь Италийн биерийг игддэг Италийн алдарч загвар өмсөгч Bianca Balti сонгогдсон ажилласан байдаг. Түүний Венецийн кино наадамд өмссөн гялалцсан чопорт үнэт чулуугаар чимэглэгдсэн OVS брэндийн даашин зарга ангарсан нь олонний харцыг булаасан үйл явдал байлаа. Үүнээс хойш 2018 онд OVS брэнд Америкийн загвар өмсөгч Kardashians шоуны од эгч дүү Kendall Jenner болон Kylie Jenner нартай хамтарсан цуглуулгыг гаргаснаар уг брэндийг алдархнуудын дүр төрхөөр олон таниулж чадсан түүхтэй. OVS-ийн тансаг зэрэглэлийн хувцсны брэнд болж өргөжинд хэлэх үйл явц үүгээр зогсоогүй бөгөөд тухайн жилдээ 2018 онд Италийн дизайнер Massimo Piombo OVS-ийн бүх цоврал цуглуулгын стилистээр ажиллаж эхэлсэн ба дараа жил нь 2019 онд Piombo брэндийг игнэндээ нэгтгэж загварын салбарын өнгө төрхөө улам төгөлдржүүлсээр байгаа брэнд юм. Итали улсын OVS брендийн эрэгтэй эмэгтэй бэлэн хувцсны шинэ брэнд шинээр нэгдлээ. Нойлоос 15 нас хүртэлх хүүхдийн 100% органик хөвөн даван материалтай хаврын шин загварууд Италийн хүүхдийн хувцсны OVS брэндэд худалдаанд гарлаа. Инхри өрсдөө хамгийн сайныг OVS-ээс сонгоорой. Ивент тэтгэгч OVS. За, өнөөдрийн маань зочин стилистээр Үлэн Солонго стилист маань ирсэн байна. Манай урилгыг хүлээж авч ирсэнд баярлалаа. Өрсөнд баярлалаа. Та өөрийгөө нэг товч танилцуулаач.
За миний хувьд ер нь бол стайлинг чиглэлээр ажиллаад удаагүй байна. Шинэхэн стайлинг. Гэхдээ би стайлингийн талаар бол нэг 2-3 жилийн хавцад суралцаж судалсан байгаа. За манай дугаараа ивент гэгч OVS брендийг та хэрэг сайн мэдэх байна? Мэднэ. OVS брендээр бол гэр бүлээрээ үйлчлүүлдэг. За энэ маань болохоор яг хамгийн анх орж үзэхэд бол илүү casual өдөр тутмын хувцснууд байсан. Дээрээс нь эрэгтэй эмэгтэй хүүхдүүдийн хувцснууд байсан. Бас ингээд тий эхнэр нөхөр хоёр хувцлах боломжтой. Ер нь гэр бүлээрээ л хувцлаад гарах боломжтой юм дэлгүүр байдаг. Тэгэхээр илүү бас залуу охтуудад тий одоо хамгийн сүүлийн 2025 оны стилийн одоо подволкнууд тий төлхөө байна лээ. Ер нь 25 оны стилийн тренд стилүүд бол төлхөө харагдчихсан. Бяцхан модель маань одоо хувцас сольж өөртөө лүкээ бүрдүүлж байгаа бас сонирхолтой санагдаж байна. Стилистийнхаа үнэтэй зөвлөгөөг бид нар ч гэсэн сонсомоор байна. За бид хоёр одоо яг лүкээ бүрдүүлэх гээд OVS Kids дээр ирчихсэн байна. За хоёул орох уу? За тий. Ямар өмсөх дуртай вэ? Ягаан уу? Өөр? Ягаан цагаан өдөртэй юу? За энэ гоё шорт байна. Чи өдөр тутамд өмсгөөр байна уу? Эсвэл гоё найзынхаа төрсөн өдөрт ч юм уу гоё юм баяр дүүл явдал очихоор тийм хувцас бүрдүүлэе гэж бодож байна уу? За тэгвэл хоёул найзынхаа төрсөн өдөрт ийм хувцас өмсөж явна гэсэн тийм лүк бүрдүүлэх үү? За тэгье. Тэгэхээр гоё ганган байх хэрэгтэй тий? За одоо хоёлаа гоё 100 болж байгаа юм чинь палач ч юм уу гоё нэмгэн тийм хувцсан хуу. За тий. Энэ ч гоё юм шүү дээ. Энэ чам таарах уу? Тэгэж яарч. За. Энэ сүрх юм бэ тий. Үзмийн ягаа юм уу? Яг ягаа юм уу? Дуртай өнгөн. Үзмийн ягаамаас арах уу? За дотор хоёлаа одоо нэг подолк сонгоч идэх үү? Цамц ч юм уу? За. Таарах уу чамд? Зөндөө бол ярьсмаар байгаа л юм бэ. За одоо хоёлаа мэдээж доогуур юм өмсөн тий? Юп өмсгөө, өмд өмсгөө ямар вэ? За энэ гоё ус шорт байна. Ягаан өнгөр дагнаж байгаа юм чинь джинс өмд. Манай модель энэ өмдийг өмсөөд подолко өмсөөд тэгээд гадуурны юм өмсч үзэх байлаа. За. Наа чи ямар хөөрхөн хөтийн те? Тохоор юм шиг харагдаж байна уу? Нийцж байна уу? За. OVS брендээс миний хувьд бол капсул шүүгээ бүрдүүлэхэд их тохиромжтой санагддаг. Ямарваа стилд хувирахын тулд заавалжгүй капсул шүүгээ маань зөв бүрдсэн байх ёстой. За энэ casual стил өөрөө ямарч стил рүү хувирахад чөлөөтэй байдаг. Тэгэхээр капсул шүүгээгээ OVS брендээс бүрдүүлдэг. Та нар маань ч гэсэн OVS брендийг сонгоорой. Бяцхан моделийнхаа лүкийг бүрдүүлсэн байна. За. Таны хувьд ямар санагдаж байна? За миний хувьд бол айгүй өөртөө утга учиртай сонгосон байна. Хэдий одоо бид нар хүүхэд гэж боддог боловч би одоо томчууд бидрээс ухаантай байдаг. За өнөөдрийн лүкийг ингээд харах юм бол илүү ягаан өнгөн дуртай те. Ягаан өнгөнтэй юм нийл ягаан илүү одоо юм тод өнгөн дуртай харагдаж байна. Тэгээд маш одоо сэтгэл зүйн хувьд ч гэсэн маш гэгээлгэн ингээ харагдаж байна л та. Одоо подволк гоё цагаан өнгө сонгосон. Гэхдээ дуртай одоо тэр
Үлгэрийн Баатарынхаа зурагтайг сонгосон байгаа байхгүй юу. Тэгээ хамгийн гол онцлж байгаа нь юу вэ гэхээр энэ хүүхэд маань стейж гээд одоо энэ Google-тэй дуртай, энэ Баатар дуртай. Тэгээ ганцаараа ингээд зургийг ингээд сонгоогүй илүү ингээд хостой байгаа зургийг сонгосон энэ хүүхдийн маань ингээд дотоод зүрх сэтгэл ингээд харагдаж байна л да. Илүү өөрөө ингээд хайр түгээсэн айгуу тийм хайрын орчинд өссөн ч юм уу те. Дотоод одоо ертөнцийн ингээд харагдаж байна. Илүү хайрыг ингэж эрэлхийлж хайдаг ч юм уу те. Тэгж харагдаж байна. За өмдөн дээр ярих юм бол ингээд өөр сонголт байсан гэж байна л да. Гэхдээ энэ өмдөг сонгосон. Тэгэхээр энэ охин маань илүү одоо 25 оны трендийг бол бас мэдсэн байж тээ те. Илүү одоо өргөн шулуун загварыг сонгож өгсөн нь маш мэдрэмжтэй санагдлаа. Найзынхаа төрсөн өдөрт явахдаа энэ хувцсыг өмсөж явахаар болсон. Яг тэгж тэгээд өмд сонирхох уу, юбг сонирхох уу, плаж өмсдгөө гэсэн чинь ер нь бол өмд сонирхдаг. Бидээ тухтай хувцлахыг айгуу хүсдэг юм байна лээ. Тэр подолкийг сонгосон ч бас төрсөн өдөртөөс холбоотой юм байна. Их гоё лук болсон байна. Надад үнэхээр их таалагдчихэв байна. Малгай бол бас ингээд өөрт нь өнгөн таалагдсан. Тэгээ дээрэс нь 100 болж байгаа учраас харвчтай малгайг сонгож өгсөн байна тий. Мондог сонголттой. За бид хоёр бол сая хувцас сонгож явахад насны төрлөөсөө байсан. Тэгээ бид хоёр 8-аас 10 насны төрөлд нь очсон. Тэгэд ер нь бол айгүй тийм олон юу байсан л та сонголт байсан. Тэгээд манай охин маань бид хоёр ярилцаад юм сонгосон. Тэгээ насаар нөгөө англиад тавьчихлаар бас маш их сонгоход айгүй эвтэйх юм байт юм лээ тий. Тэгээд өнгөөрөө байгаа юм. Тэгээд хамгийн гол нь гэгээлэг өнгөн дуртай, ягаан цагаан өнгөн дуртай гэсэн байхгүй. Тэгээд яг ягаан цагаан л болсон байна тий. Тийм байна. Тэгэхээр эднийхээс эрэгтэй хүүхдийн хувцнууд нь ч гэсэн айгүй гой сонголттой байт юм билээ. Манай хоёр хүү бас эднийхаар үйлчлүүлдэг. Тийм тэгээд нэг насанд нь тааруулсан тийм загвар хүртэл байгаад байгаа юм л да. Логууд нь тий. Одооны хүмүүс бас нэг TikTok, Instagram үзэн тэгээ юу юм тренд болж байгааг харж байгаа болохоор өмднийхэн сонголт хүртэл яг тэмтэн таарсан байх гэж би бодож байна. Бид хоёрын одоо лукийг болно. Бяцхан хүүхдийн манай лукийг бүрдүүлчих хэрэгтэй болох нь. Тэгээ бүрдүүлээ. Стил бол хувь хүний яг нэг дотоод ертөнцийг илэрхийлэх одоо нэг хилэмж байдаг. Тэр хилэмжийг миний хувьд одоо чадан ядан гаргая л гэж бодож байна. За ингээд бит хоёр OS Kids-ээсээ лука бүрдүүлэх гэж байна. Хөтлөө. Энэ стейж шүү дээ хөрхөө. За энэ л том юм байна уу? Энэ хэрэггүй. За яа, энийг өргөч. Энийг авах уу? Чамд ийм балаж байгаа юу? Байхгүй юу? Энэ өстө хөөрхөн юм биш те. За бит хоёр энэ хөөрхөн юбгийг сонголоо. Бас ийм юбг сонирхт юм уу? Энэ бас гоё юм те. За одоо хоёлаа юбгийг сонгоцсон юм чинь дээгүүр юм сонгоно. За ихчтэн энэ таалагдж байна. Энэ ихтэй гоё юм аа. Гоё ягаан бичгтэйгааз. Энэ сайг өмсч үзчихсэн өмнө үзэж байгаагүй юу? Тэгвэл хоёлаа үзье те. Хэдэн настай байлаа? 140? 8. Тэгэхээр хоёуланд нь энэ таарна гэсэн үг. Энэ 8 те. Окей. За хоёлаа энэ 8-ыг авъя. За ингээ хоёлаа хувцас өмсч үзгөө. За тий хувцас өмс. За лук бүрдүүлэхэд бол тухайн хүний өөрийнх нь зан чанарыг ерөнхийдөө айгүй сайн тогтоосон байх хэрэгтэй. Тухайн хүн маань ямар сонирхолтой байна. За өдрийг хэрхэн хаана өнгөрүүлдгээс илүү одоо цаг хугацааг те ямар орчинд өнгөрүүлдгээс хамаарч тухайн хүний стил имижийг тодорхойлдог байгаа. Тэгэхээр хоёр хөтлөгчийн хувьд ч гэсэндээ яг одоо хувь хүний сонирхол, хувь хүний одоо ертөнцөөр нь дамжуулаад стилийг бүрдүүлнэ гэсэн.
сонгосонд сэтгэлээ баярлаа. Би модель хулан охинтойгоо рок буюу романтик стилийг бүрдүүллээ. За яагаад энэ стилийг бүрдүүлсэн бэ гэхээр тухайн хүүхдийн маань дотоод өөрийнх нь хувь хүүхдийн зан чанараас шалтгаалж ингэж хувцаслаа л да. Маш одоо дотроо цэгцтэй те бие хаана яаж авч явахаа мэддэг бараг л өөрийгөө ингэж бүр ингэж олцсон хөхтэй байгаа байхгүй. Тэгэхээр илүү эрт хүчтэй стилийг сонгож өгсөн. Ивент тэтгэгч OVS. Итали улсын OVS брендийн эрэгтэй эмэгтэй бэлэн хувцсны шинэ брэнд шинээр нэгдлээ. 0-15 нас хүртэлх хүүхдийн 100% органик хүүн даван материалтай хаврын шин загварууд Италийн хүүхдийн хувцсны OVS брэндэд худалдаанд гарлаа. Инхри үрстэй хамгийн сайныг OVS-ээс сонгоорой. За ямар санагдаж байна? Гоё. Гоё санагдаж байна уу? Дуртай өнгөнүүд нь байна те? Энэ сахинаас амар сонирхолтой санагдаж байна те? Өмссөн хувцснуудаас нь хамгийн их таалагдж байгаа юм нь юу вэ? Сав. Бас сонирхолтой юм те. Чи сайн нэг надтай хамт явж байхдаа хар өнгөнд дургу гэжсэн те. Тэгсэн чинь бас яг хар өнгийг өмсөд ингээд зохицуулаад өмссөн чинь өөр мэдрэмж төрж байна уу? Тийм байна. Ер нь ийм хувцсалтанд дуртай юу? Дуртай. Одоо яг энэ хувцас өмсөд хаашаа ямар юм шиг санагдаж байна? Хөдөө ямар юм санагдаж байна? Брэнд нь өөрөө нэг юм ихүү. Тийм. Өдөр тутамд өмсөж болохоор хэрнээ бас маш загварлаг байгаа нь бас таалагдж байна. За өнөөдрийн модель хийсэн улаан дүүдэ баярлалаа. Үнэхээр хөөрхөн харагдаж байна. За бид хоёрын өөрчлөлтийг хамтдаа харцгаая. Ивент тэтгэгч OVS. За яг одоо бид Италийн алдарт OVS брендийн эмэгтэй тасаг дээр ирээд миний лукийг манай стилист маань өөрчлөхөөр ирсэн байна. За Солонгогийн стилийг бүрдүүлэхэд би анхан шатны 7 асуулт асууж тухайн хүний өөрийнхөө хувь хүний онцлогийг бас мэдэж авлаа л да. За одоо болохоор яг зуны цэнхэр, цайвар цэнхэр өнгө те одоо энэ жилийн тренд болж байгаа өнгөөр хувцалсан байна. Маш гоё гэгээлэг хувцалсан байна. Гэхдээ за энэ лук маань илүү одоо насын одоо илүү ахмаг харагдуулж байна тий. Тэгэхээр одоо энэ цэнхэр өнгөө барьсан хэвээрээ, залуу өнгөө барьсан хэвээрээ илүү залуулаг стилээр хоёлоо хувцлаа. За окей. Ер нь судалтай, ер нь принттэй хувцс хэрэг сонирхдаг байна. Би яг тэр талаар ерөөсө чухалчилж бодож байгаагүй юм байна л да. Тэр турш үзэж байгааг болохоор надад яг яаж зохицохыг мэдэхгүй л байна. Тэгвэл одоо огт мэдэхгүй принттэй өнгийг сонгоод за энэ юпгийг сонгоё. Энэ цэнхэр өнгийг сонгоё гэж бодож байна. Ийм одоо бэж өнгө бол угнах гоё өнгө. Гэтэ цэнхэр өнгөтэй зохицож орж ирэхгүй юм байна. Дээрэс нь илүү бор арьстай хүмүүс маань юм бор өнгөөс жоохон зайлсхий. Эсвэл нөгөө ихэнх хувцсны ихэнх хэсэг нь бараан байхаас зайлсхий. Илүү одоо гэрэл өгнө гэсэн үг тий. Тэгэхээр одоохондоо энийг сонгохгүй би царайнд нь гэрэл өхийн тулд энэ подолкийг сонгочих гэж бодож байна. Тэг ингээ харангуут яг гой зохицож харагдчихэв тий. Тий. Тэгээ хамгийн гол нь энэ бэж өнгө маань энд бас ороод ирсэн байгаа байхгүй юу? Баг хэмжээгээр ороод ирсэн байгаа. Хувцсахтаа бас яг ийм деталь юм харуул бас сонирхолтой юм байна тий. Деталь. Аха. Одоо танд дулаан өнгийн хувцс зохихгүйгээ та дулаан өнгийг ашиглахгүй байж болохгүй нэ штэ. Тэгэхээр заавал хувцсныхаа одоо тэр загварт оруулж болдог байгаа. Заавал юм хайрцаглагдаж болохгүй мэн л гэсэн санаа юм тий. За. Хамгийн гоё таалагдсан юм нь стилисттэй ярилцах нь айгуу таалагдж байгаа байхгүй. Тэнгүүт нэг чи тэгдэг үү, эндүү хувцлалтандаа хэр их анхаардаг вэ гэд ингээд энгийн мөртлөө тэгэд хариултнаас маань амар том яг миний нэг гол юун туртай гэдэг тэр юмыг олж харсан болохоор тэр нь амар таалагдсан. Тэгэхээр яагаад энэ гутлыг сонгосон бэ гэхээр энэ өнгө маань энэ бичиг одоо тооны өнгөтэй адилхан байгаа. Тийм ээ. Тэгэхээр гутлын оншоор хар хоёр ингээд аксессуар ингэж нийцэж харагдсан. Тийм ээ тий. Заавал цэнхэр гэлтгүй бас харигч барьж болно гэсэн үг. За би авцаа солилоо.
яг нэг юм залуу насаа мэдрэгдэхгүй юу? Илүү чөлөөтэй стил дуртай юм байлаа. 5 тухтай стилийг сонирхдог. Тэгэхээр яг тэр стилийн дагуу илүү залуулаг болгож хувцалсан байгаа. Хамгийн таалагдж байгаа зүйл нь гэвэл энэ юпг байна. Би ер нь өдөр тутамдаа ерөөс юпг өмсдөггүй байхгүй юу? Яаж ч дулаарсан тэгсэн чинь одоо ингээд юм юпг өмсөөд арай өөрөөр гоё мэдэрч байна. За миний лукийг Oves брендийн эрэгтэй тасгаас нь одоо яаж бүрдүүлэх үү? Тэ. Одоо миний лук яаж юм? Тий. Тэгэхээр одоо чиний хувцлалт бол нэг өнгөөр дагнсан монохром стил байна. Тэгэхээр хоёлаа эндээс өөрийнхөө байгаа стилдээ тохируулан хувцлая л да. Надад бол чиний үс их сонирхолтой гоё харагдаж байна. За, эрэгтэй хөтлөгч маань өөрөө маш тийм уламжлалт мөн одоо илүү одоо байгаль руугаа гэсэн зүрх сэтгэлтэй илүү одоо тэр орчинд туртай хүн байсан. Илүү одоо байгалийн өнгөтэй бэж өнгөгийг бас оролцуулъя гэж би бодлоо. За. Зарим пастел өнгөнүүд нь надад илүү байгаллаг санагдаад байдаг. Байгаль дүрм шиг туртай. Тэгээ хар өнгө бол юун дээр ч зөхнө гэж би боддог. Илүү зөөлөн мөртлөө элегант санагддаг. За, энэ цамцыг сонголоо. Бэж, хөх өнгө. За, энэ дээр хоёулаа өмдийг сонгож өгье. За, энэ саарл өмдийг сонгоё. За, энэ хоёр хувцыг өмснөөрөө илүү одоо чиний стилийг, чиний өөрийг чинь илүү тодтох байх гэж би хувьдаа харж байна. За, одоо өмсч үзье. Над маш энгийн өдөр тутмын харагдах гэж би бодож байна. Бас чамд тодтох байх гэж харагдаж байна. За, би өмсөд хүрээд ирээ. За, тэг. Casual те байгалийн тэр өнгийг сонгоод casual стилээр хувцаллаа. Эмэгтэйгч мөн адил илүү цайвар залуулаг өнгө гэхдээ casual стилээр лукийг бүрдүүллээ. Ивент тэтгэгч OVS. Өөр талаас нь харуулсан гэж бодож байна. Одоо би хизээч ийм хувцсыг өөрөө сонгож ирсэн өмсөхгүй байхгүй юу? Зохихгүй байхдаа ч юм уу те. За энэ өнгө ингэх байхдаа гэдэг зайлс хийж явж исэн гэх юм уу? Тэгсэн чинь яг ийм ингээд өмсөд үз, ингээд тэгээд үз гэд яг тэр зөвлөгөөнд орно өмссөн чинь бас гоё. Арай өөр байдлаар өөрийгөө нээж байгаа юм шиг санагдлаа. Илүү тиймэрхүү чухал өдрүүдэд өмсөх зүйлсийг тодорхойлуулах нь ер нь бол ашигтай юм шиг надад санагдлаа. Тэгээд миний өдөр тутамд өмсөх хувцас нэгээр нэмэгдэж байгаа шиг байна. Одоо намайг бүтээж өгöd байгаа юм шиг тэгээд санагдсан. За харж байгаачлан бид хоёр стилистийнхаа сонгосон лукийг өмсчихсэн сууж байна. Арай өөртөө ихтэй болсон байна уу гэв. Яг нөгөө өмнө яг суугаад ярьжсэн нөгөө асуултууд нь аягүй сонирхолтой санагдсан шүү надаа. Хэдэн асуулт асуусан шүү дээ. Тэр болгон одоо хувцалтандаа хэдэн минут зарцуулдаг эсэх нь хүртэл яг тэр үнийг тодорхойлж идэг гэхээр бас сонирхолтой. Маш сонирхолтой. Өмнөх өмссөн нь болохоор би зүгээр өөрөө харж агаад өмссөн байхгүй юу. Тэгээд одоо яг мэржлийн үнтэй ингээд хамт байж агаад ярилцаад өмссөн чинь яг нэг юм
өөрийнхөө тухтай яг өөрийнхөө л хувцсыг өмссөн юм шиг санагдаж байна. Чиний хувьд? Миний хувьд ч гэсэн ялгаа байхгүй. Таны хувьд стил гэж юу вэ? Яагаад энэ мэрэгжлээ сонгохоор болсон бэ? Миний хувьд бол стил бол хүн тэр чигтээ одоо хүүхэн өөрөө гэж боддог. Тухайн хүн стил гэдэг маань бидний ямар хоол идэж байгаа, ямар орчинд амьдарч байгаа юм те, ямар хувцас сонгож байгаа энэ бүх зүйл энэ стил гэдэг үгэнд ерөөсөө бүгдээрээ багтдаг. Тийм тэгэхээр бид нар хувцсыг хамгийн анх би стилист болох шалтгаан маань юу гэхээр би 3 хүүхдэд төрүүлээд тэгээд гэртээ суугаад би чинь 6 жил йогийн багш хийсэн. Тэгээ йогийн хувцснаас өөр юмгүй болчихсон байсан. Миний ерөөс ингээл хувцс ерөөс баг гэртээ өмсдөг ч хувцсгүй болцсон байсан. Ерөөс йогийн эртүүз топоос өөр юмгүй болцсон. Тэгээд түүнээс хойш би ер нь хувцс гэж юу юм, хувцсыг ер нь яаж зохицуулах хэвтэй юм те? Яг шуугиндээ хэрэгтэй хувцсыг яаж одоо бүрдүүлэх хэвтэй юм гэдэг талаасаа өөрөө судлаа. Түүний дараагаар би өөрөө мэрэгжлийн сургуульд нь сураад төгссөн байгаа. За өнөөдрийн манай нэвтрүүлэгт оролцсон сэтгэл ямар байна ер нь? Амар сонирхолтой байлаа шүү дээ тий. Нэг хөөхөн охин дээр ингээл тий стилийг нь бүртүүлээд тэр жаахан охин ингээд нүд нь хасж байгаа нь тий. Өөрт нь ингээд таалагдсан хувцсыг өмсүүлчихээр бүр ингээл шууд мэдрэгдчихлээ тий. Нүд нь хасаал тий ингээд үсийн дээшээ боож өгөөл нөгөө савкийг өмсгөөл нөгөө дуртай ягаан ингээд юбкийг өмсгөнгөөс үүрстэй. Би энэ хувцсанд амар дуртай байна гээл тий. Би нэг ингээд би өөртөө бүр ингээд айгүй гоё ихтгэлтэй болчлоо гэдэг айгүй нээлттэй охин байлээ л дээ. Тэр мэдрэмжийг мэдрэх нь надад үнэхээр гоё байлаа. Тийм. Стил имиж бүрдүүлэхэд хүмүүс тэгдэг стилээ бүрдүүлчлээ тий гоё хувцас өмсчлөө. Тэгэхээр зайлшгүй хэрэгтэй ойлгох, ухамсарлах зүйл юу гэхээр нөгөө биеийн хилэмж байдаг. Хүний биеийн хилэмж стил бүрдүүлэлтэнд маш чухал нөлөө үзүүлдэг. Яг ингээ өөрийнхөө биеийн хэлбэрт тохирсон, өөртөө тохирсон хувцлтыг одоо бүрдүүллээ гэхэд нөгөө л нэг ингээд нэг юм бүхтийгөөд л те яг л нөгөө хуучин одоо мөрөө хумсан те ийм байдалтайгаа байх юм бол тэр хүн бусдын хувьд одоо онцгой болж харагдаж чадах уу те. Тэгэхээр хувцлтанд стилийг бүрдүүлж жагаад тэр бүх зүйлд мөн биеийн хилэмж оролцоо авчдаг. Хичнээн гоё хувцас өмссөн чи өөртөө итгэлгүй харж байгаа. Хүмүүсийг харж исэн биш үү бас? Бие хэмээл суугаад ахлаар чинь бас. Тэгэл юмтайгаа ингээд зэрэг хасч иж. Тэгээ хувцсанд маш их ер нь бол ач холбогдол өгөөд хувцснаас тийм энерги аваад итгэлтэй болт юм болов? Итгэлтэй болох хэрэгтэй байт юм болов? Уг нь талны өмнө чи эмгтээчүүд чинь ингээд хушуугаа царвалгаал ингээд гоё ингээд талны өмнө болдог штэ. Тэгэхээр ингээд хувц амьлаад ирдэг. Ер нь хувц амьлуулна гэдэг маань өөрөө биеийн хилэмж аахгүй юу? Энэ зарим хүмүүс хувцсыг өмсөд амьлахгүй те ингээд нэг тийм гоё харагдахгүй байгаа. Зарим хүмүүс өөрт нь тохирсон ч тохироогүй ч томцсон ч өмсөд үсгэд тухайн хувцс ингээд амьлуулж идэг хүмүүс байдаг штэ. Энэ нь өөрөө биеийн хилэмж амьлуулад байгаа байхгүй юу? Өшөө олон хүний бас нүдний галыг асаагаарэ гэж хүсэж байна. Бидний урилгыг хүлээж авсан үзэгчдэнтэй стилист Үүлэн Солонгогчтой маш их баярлалаа гэж хэлье. Манай үзэгчид болон бид бүгдэд маш их тийм сургамж болж үлдсэн гэдэгт итгэлтэй байна. За урьсанд баярлалаа. Энэ удаагийн дугаар маань энэ хүрээд өндөрлөж байна. Та бүхэн OVS брэндээс гэр бүлдээ хайртай дотны хүмүүстэй хувцас гайхалтай тэр лукийг бүрдүүлж өгөөрэй гэж бас хүсэж байна. За тэгээд дараагийн дугаар уулзлаа. Түр баяртай.
Итали улсын OVS брендийн эрэгтэй эмэгтэй бэлэн хувцсны шинэ брэнд шинээр нэгдлээ. 0-15 нас хүртэлх хүүхдийн 100% органик хүүн даван материалтай хаврын шин загварууд Италийн хүүхдийн хувцсны OVS брендэд худалдаанд гарлаа. Инхри үрстэй хамгийн сайныг OVS-ээс сонгоорой.